Ардын уран зохиолч Эрдэнэ. Өвгөн шувуу. Өгүүлэг. Жавгай нар ханын толгойд тусаж байхад нүдэ нээлээ. Зовхин хөхнөц болон хавгнаж ухархайтан хонхон ширгсэн гэрэлгүй нүдээр гэрийн доторхыг тойруулан харах гэж хүндэрсэн толгоогоон арайхин эргүүлв. Ясарс болсон гараараа орны хөлөөс уйсан татварганаас чангаан байж биеийн хагас эргүүлээд явган ширэн дээрх шаазантай цэдмэр аман дэвтээлээ. Өглөө болгон одоо ингээд зовлон дуусах цаг ирээгүй юу гэж гордох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. Би ерөн 7 голтой амьтан юм аа гэж хүнд ярина. Үхэхийн тухай бодож яваагүй боловч үхээс нэг их айхгүй хүн байжээ. Үүнийг ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдв зовлон гаслан болж гиншигнэлгүй зоригтой тайвнаар өглөөн хүлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадхад биеийн шаналл хүртэл намдаад явчихна. Ийм сайхан өдөр байтал үдэ битүүлээд гардаг нь юу гэж эхнэртээ уур хөрмөр аядснаа жав мэндэ чи бүү бухимдадва гэж өөртөө тушаалаа. Тэгэд өвчнөд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун үнрийг дарах гэж хажуудан ард суугуулаад юм бодов. Гадаа болжморж эргэж алс дадуу янцхаахад өөрийн ирэхгүй шүүрс алдав. Хөгшнийхэн үнээс аажгааг сонсоод гар хуруунд цуцдаг болжээ гэж өрөвдөн. Эхлээд үнэний хөхийг жигж шувтран шаагтал сааж байснаа төдхөн гарын цуцаж шор хийлгээд нэг хэсэг амарна. Хөөрхийдээ хүүгийнхэн зэрэгээс халагдж иртэл ганцаараа болох нь гэж жавга бодов. Хүүгийнхэн эрдэл дэсэд бая гэж бодож байсан боловч дахиад хагасчил тэсэх ямар ч эд шид байхгүй гэдгийг мэдснээс хойш хөгшнөө зовоолгүй эртхэн шиг талиж одох юмсан гэж бодох болжээ. Санаа гараанч гэсэн үхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Хөгшнө нь үнийг сагаад орж ирэхэд айлын хөөхтгийг давхиулаад нутгийн өвгцүүлийг ирээчээ гэж хэлүүлгэв. Аргагүй цаг нь тулаад амин дээрийн байлгахыг бодож дээ гэж жавгаан үеийн 3 өгөн яаран ирлээ. Өөрд газар хонхойтл бууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хийж уулсан да гэж зүрхшин ороход жавгаа харин сулхан дуугаар боловч үхэх гэж байгаа хүний амнаас гарамгүй хөгжилтэй наргантай юм ярьж өгтлээ. Хүрэн торгон дээл өмсөж 45 оны дайнд түр цэрэг татагдан яваад авсан шарг улам медалан зөөжгээд өндөр дээр түшчээ. Жавгаа багын түнш бөгөөд гизэгт найдан хэмээх хөдөр хараа өгөн нутгийн их хүндтэй хүн олон жил жавгаатай хамт баг сумын элдв алба хааж явсан боргоцой дорилог үеэл болох шумуул жамцгэгч гонгонсон нарийнхан дуутай өвгөн үхэл тулсан нөхрөөгөө ингэж наргиж наадаж байх юмгээ сансангүй. Хатуу иргэдгийн мэдэн гэвч харахад л нүд халтирмаар болсон гэж сонсоод аргагүй зүрхшин орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын нэг үеийн өвгцсүүл урт амьдрал туулж насан хөвөхийн жам ёсоор уун цувн цөөр боловч залуу зандан цагийнхтайгаа адил бие биеийн нэрээр нэвш хочоор нь дуудаж наануу цаануудаа явах учраа нэг нь ингэж тасраа талийчихна гэдэг амьдрал өмцөм өсөрнэ гэсэн үг. Жавгаа үлдэх хэдийнхэн сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сөөлхөн шигээр ирээд нүд далдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход жавгаа төөнийг шоолж гэзэгт маань улмал өнгөрөөд байна. Залуу эхнэр авах гэж байгаа гэдг нь хорд тойдог. Тэгтэл энэ үед хоёр чинь анх 1 жил ихрээр авсан юм шүү дээ. Одоо энэ должин гон босох гэж яаж хөглөж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлгээс авах гэж яваад нохойд хонгон уруулчихснаа. Гэмөнч ядуу байж дээ.
Имээлтэй морь хөтлөөд ирэх чадвал байхгүй. Одоо харин жаргаад Хааган багта хаан байж бас залуу хөөхөн санаатай. Гэхэд гизэг дорхонон сэтгэл уужирч гансан өвөртлөн цайлэг гэж нохой друулсан сариу одооч бий шүү гэд гэрээр дүүрэн инээдэн боллоо. Андын хан амин дээр байж ууйга шүү болно гэсэн чинь харин найр надан дэрсэн юм шиг хөгжөөнтэй болдго юм байна. Жавга тэдэнд муу дэвхэргийн чинь амьд яв хоног аргагүй гүйцэж байна. Та нарыг нэг хараад өгье гэж шийдлээ. Өгөхийн өмнө нэг сайн наргиж та нарын хан дуулах хуурдахыг сонсъё. Үрдийн цагт ямсан болч хойд насандан уулзаж юу магадаг гэсэн намайг та нарын эсмэдэх биш. Өхөлгүй мөнгө хорвоо дээр төрсөн биш хойд яаиг гэв. Алив уяа. Че хамраан харж уруу зарайл суулгүй наад хайргнаасан хэ. Жаахан шартас хөвлөд над чигсэн хийгээдэл. Муу дэвхэргэн алсын замд өтөж байна гэж бодоод ууцгаа. Заавал хөдөөлүүлж ирчгээд уугаа шүү тайлж байна гэж уухалбуу. Ямар ч илгэлээ ухаантай, амьсгаатай байгаа дээр нь амьд жавтагаан өрдөх шиг наргиж байна гэж бодоод ууцгаа гэж шахаж байлаа. Тэгэд хэлсэн ёсорон шар тос хийж халаасан архиж аахан уужхаад нүдэн гэрэлтэж янтгар шанаамд нь хүртэл цус туяарав. Үхэлгүй мөн хорвоо дээр төрөөгүйгэн сайн мэдэх тэрхэд түншихэн үгийг аргагүй дагаж арх айраг ууцхан дуу шүү болов. Гэзэгт чинь нэрэл залуугаараа байна. Өвгөн шуу буцснаа гэж гээд жавгаа шүүр салдснаа төрхөн зурын гуниган хөн зайлуулж борхцоо чи тэржил намайг яаж чадснаа яриач гэв. Борхцоо тэрлэг бугуйндан алтан цаг зөөж нүдэндэн сүүдэршил зөөжгсөн дэгжин шавгар өвгөн ярхасан төрөн хэг хэмэн энэгээд би багийн дарга жавман хуулагч тэрзун алба ширүүнийг хэлэхүү. Таны урж шүү дээ. Залуу чиг байж царгийн агт ноосны ногдлог үйцэх гэдэл бид хоёр чинь өдөр шөнөгүй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтаа явж барагдахгүй. Нэг өдөр доод хөрөмд орж явсан чинь зам дээр морион барьсан хүн хэвтэж баг. Хүрээд очтол мань хүн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бүхэнд ч тэхлээрийн шогломоор санагдаад морийн хөтлөөд алга болж өглөө. Бай монж дүрсгүй байж мань хүн нэг сэрхэнэн яварчсан байдаг. Хагас өртөө шахам хөлөн холготол мацаж айлт хүрсэн байсан. Сөүл тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтэр эдэр залуугийн хан элдэв явдлыг дурсалдсан. Шомуул замч согтхорон уйлдаг хүн биеэн хичнээн баривч дэссэнгүй шүлсэн савируулж угаад янгэнтэл уйлчихв. Бэтгэ хүн уруу татаад байгаа ч те. Уйлж угаа нь хүртэл янгэнээд яг л шомуул шиг гэж жавган шоолоход инээдэн болж харин ч гомдож орхисон жамцсан. Чи хэзэнээсэн чулуу шиг хатуу сэтгэлтэй хүн. Үлдэх биднийг анч зөөлөн дараа улс гэж мэдэхгүй. Гэд гарч явахыг завдсанд за үеэл мэн. Би чинийхэн уян зөөлөн сэтгэлтэйг мэдлгүй яах вэ? Тоглосон юм. Чи харин адуу хураагаад ирэхгүй юу? Би нэг харъя гэж гуйлаа. Жамц адуу хурааж гэрийн гадна авчирсан хойно хүмүүс жавгааг ширдэг дээр дамжлан гаргажээ. 60 хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр түүнийг үдэн гаргаж байна уу? Энэ нар, салхи, тэнгэр, гүвээ толгодон сүүлчийн удаа харж байна гэж жавгаа бодож байлаа. Үеэлээ. Уурганы минь хойвыг тайлаад аль. Гэд хойван гэзэгтэд өгч. Чи залуу эхнэр авах санаатайгаараа энийг ав. Хоомын хүзүүгээр хийсэн сайн хойв шүү. Чадлан үзүүлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлог түнштэн сэлбэр нь балартлан элэгдэж молийсэн жижиг гартам хөөргөн ганган хүнд гар хинэмэр гээд өглөө.
Чингэд сүүлийн үгэн хэлсэн юм. Та нарыг нутаг усан адуу малан харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч гизэгтэн дуулдаг өвгөн шувуу шиг буцах цаг болжээ. 60 хэдэн жил дэлхийн дос хөдөлгөж их юм үзлээ. Гомдол алга. Сайн хантай, голомцолго хүүтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь, чи сэтгэлээн барьж үз. Бид чинь ингээд л уван цовон хойд ингэртэн гарах улс шүү дээ. Жам юм хань. Ямар манай Монголын удам тасрах биш. Та нар минь тэгээд өөрөөч өнөрөтхөн жаргад дэгжиж яваарай. За, одоо боллоо. Гэрт минь оруулаад айлаа. Жавган үүршин хагацхын алдад насан уйд болжээ.